Тээврийн хэрэгслийн шинжилт хөтөлбөрийг захимжууллаа. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яам, Зам тээврийн яам, Монгол Актем улсын төсөвт үйлдвэрийн газар, Ав тээврийн үндэсний төв хамтран тээврийн хэрэгслийн шинжилт хөтөлбөрийг захимаар хийх үйлчилгээг Mongolia платформ нэвтрүүллээ. Өмнө нь та заавал өөрийн биеэр очиж төвгөж ирж, оочрлож нэг өдрийг зарцуулдаг байсан бол одоо цахим болсноор 5-10 минутын дотор өөрийн өмчлийн тээврийн хэрэгслээ тоон гарын үсэг ашиглан орон зай, цаг хугацааг үл харгалзан гэрээсээ, ажлаасаа хаанаас ч захимаар хизээж их боломжтой боллоо. Mongolia application эсвэл порталаар хүсэлт илгээх боломжтой тээврийн хэрэгслийн шинжилт хөтөлбөр хийхээс өмнө дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Нэгдүгээр, улсын бүртгэлийн ерхий газраас олгодог G-Sign тоон гар үсэгтэй байх, шүүхийн шийдвэрээр ямар нэгэн хязгаарлалтгүй байх, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байх, тээврийн хэрэгсэлд хүчин төгөлдөр итгэмжлэл үйлчлээгүй болон одоогийн өмчлөгч тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах тухай гэрээ хийж нотариатаар баталгаажуулаагүй байх. Тухайн тээврийн хэрэгсэнд торгуул татвар замын хураамжийн төлбөрийн үлдэгдэлгүй байхыг анхаарна. Төрийн үйлчлэгийг таны гарт Mongolia.